Mongolia Elite Runners клубын ээлжит Бям гарагийн ивент эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ивент маань өнгөрсөн намар марафонд бэлдэх хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн манай отхон гишүүд маань өөрсдийн туршлагаа хуваалцсанаа. За ингээд та бүхэн харж байгаа нэлээ өнгөлөг цоглог ийм баг хамт олон байгаа. Тэгээд энэ анги хамт олонныгоо туршлагаа хуваалцахыг урьж байна. За хинээс нь эхлэх үү? За тэгээд биднэрт бол нийтдээ 1 цагийн хугацаа байгаа. Ингээд 10 хэдэн хүн байгаа болохоор нэг хүн өөрийнхөө гүйлт яагаад гүйж эхэлсэн энэ хөтөлбөрт хамрагдсанаар яг ямар үр дүн гарсан тэрийг ингээд 3 минутанд багтаагаад хуваалцаад сонжруулахгүйгээр гол мессеж өгөө явуучаараа гэж хүсэж байна. Тэгээд төгсгөлд нь оролцогч нараас асуулт асуугаа. Тэгээд та бүхэн маань хариулаад ингэ явах юм шүү. Энд нь өглөөний мэнд төргий. Тэгээ амралтын өдрийн өглөө энд цаг зав зарцуулж ирж байгаа та бүхэнд бас маш их баярлалаа. За би болохоор анхны гүйлт ер нь бол Улаанбаатар марафоны 5 км-т бүртгүүлснээс эхэлсэн. Тэр чинь 2024 он билүү бараг. Тийм баха. Тэгэл нэг бүртгүүлцэн явж байгаа л нэг 5 км гэж бодоод эхний нэг 2 хоногийн өмнө л 3 хоногийн өмнө 2 км л гүйсэн. Тэгэл за болчих واخ гээл. Тэгэл 5 км-т ороод нэг сүүлийн 200 дээр амар хурд мурдтай гүйж орж ирэл амар гочин болоод дотор харах байлаа яг нэг тийм орж исэн момент байсан. Гэхдээ нөгөө олон хүн оролцсон тийм марафоноос хүн өөрөө юу яд юм лээ. Амар их тийм вайбанд нь ороод нэг тийм өөр мэдрэмж аваад дараа жил би яг бэлдэж орох хэрэгтэй гэдэг тийм зорилго тавиад тэгээд за 5 биш 10 биш тий хараа зайгаа ахуулъя гэсэн тийм зорилготойгоор бэлтжижсэн. Тэгээд явж исэн чинь тэрнээс хойш би тэгээ нэг өөрөө сайн дураараа нэг орой хаяа гарч бүүдэг. Гэхдээ тэр нэг 2 км-с нэг хитэрдэггүй маш ховор сардаа нэг 3 мурал байсан баг. Тэгэл гүйчүүл яа дэ өнөөдөр гэж батсан тэр өдрөө л гарчдаг. Тэгэл явж агаад юу яасан намар нэгтгэл найдварт бас орлоо. Айгуу сайн оролцсон гэсэн чинь бүр нэг Улаанбаатараасаа ч юм уу оролцоод арай гэж орж ирдیں۔ 5 км-т. Тэгээд үйл болоод яг заалны анги орсон. Эхэлсэн заалны ангид бол итгэвтэй хамрагдаад тэгээ намрын хаврын анги маань зарлагдаад тэгээ тэнд бас ингээд яг явах боломжгүй байсан гэж өөрийгөө тодорхойлоод байгаа. Тухайн үед за би өглөө тэгээл амар их 5 цаг тусаал тэнд бэлтгэл хийгээл тэгээ яг ийм хөтөлбөртэй ангид ингээл явна гээл ам гараал за арай би чадахгүй хаа гэж бодож яваад тэгээ 100 ирээд тэгсэн мөртлөнгөөсөө би UB марафонд 21 км-т бүртгүүлсэн. Тэгээ гүйсэн. Гэхдээ одоо өөрийнхөө нөгөө бэлтгэлээр л гүйсэн юм шиг байгаа. Одоогоосоо нилээх жинтэй байсан. Тэгээд гүүхтээ яагаад пэртэй гүнбэ гэдэгтээ баг баярлж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө 21 км хизээч гүйж үзэж байгаагүй. Бэлтгэл хийж байхдаа нэг 17 км гүйцэжээ. За би чадна гээл нэг айгүйх тийм юутай байсан. Өөртөө итгэлүүд л намайг ингээд хөтлөөд яваадсан. Би чадна л гэсэн бодолтой байсан. Тэгээд за яг анги зарлагдал за одоо л би явахгүй л өөр боломж надад гарч ирэхгүй гэсэн зорилготойгоор ангидаа ороод намар нэгтгэл найдварт оролцоод хаврынхаа амжилтыг 20 минутаар яг ахиулж исэн. Тэр бол маш гоё исэн. Тэгээд яг анх эхлээд өнөөдөр хүртэл ер нь хөтлсөн зүйл нь ерөөсөө ингээд нэг тийм гоё байдаг. Ерөөсөө л гоё. Тэгээд нэг тийм талархаад байдаг гэх юм уу? Ингээ эргэн тойрондоо хүрээлэн байгаа зүйлдээ байгальд гүөх бас амар гоё. Ингээл өглөө эртлэл хүрээлэн дээрэлгүй эсвэл ингээл хөдөө бэлтгэлт ингээд харах тэр моментууд үнэхээр гоё байдаг. Тэгээ сэтгэл санаанд амар их нөлөөлдөг. Сэтгэл санааг айгүй сайн хүчрхэг болгодог. Тэгээд бас нэг зүйл нь одоо манай нөхөр бас ингээд гүйж эхэлж байгаа. Гэхдээ яг над чиг эхэлж байгаа. Нөгөө би нэг олон юм яриад зөвлөхийг хүсэхгүй байгаа. Зүгээр л за чи нэг өдөр үнжчих, 2 өдөр үнжчих, 3 дахь өдөр дээр бити үнжөөрэй л гэсэн тийм юм хэлсэн. Тэгээд одоо нэг ажил дээрээ тэгэл орой гүгээл нэг өдөр үнжөөл нэг тиймэрхүү байдалтай. Тэгээд бит хоёроос нэг өдөр юм гүйж болцож утсан. Амар гоё байсан. Тэгээд нэг иймэрхүү өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Надад бас тэгээд яг нөгөө жин хасах масах бол угаасаа цаг зуурах юм байлээ. Гэхдээ яг гүүгээд ахаар шууд ингээл амар сайн хасна гэсэн үг биш. Тэн дээр хооллолт бол нойр амар чухал. Хоолдоо та зөв тохируулаад нойроо зөв тохируулчих юм бол жин хасах нь бол угаасаа ойлгомжтой байна. За юун төрөнд хөрөлцөн ирсэн та бүгдэнд нь энэ өдрийн халуун мэнд хүргэж байна. За тэгээд
2025 оны 4 сарын 10-наас анх эхлээд гүйж эхэлсэн. Тэгээд хэсэг одоо юу гэдэг 98 оны төгсөгч гэдэг нэг хэсэг 10-аад нөхдүүд нийлээд Улаанбаатар маршрутанд бэлдэж эхэлсэн. Тэгээд бэлтгэхдээ бол яг хаа дандаа бүгдээрээ нөгөө мэрэгжлийн бус байсан учраас талбайгаа одоо юу гэдэг нэг тойрох гэдэг юм уу 3 км өдөрт 3 км бэлтгэл хийгээл ер нь тэгэл Улаанбаатар маршрутанд орсон. Би гэхэд 10 км-т гүйсэн. Тэгээд ингээд гүйж эхэлж байхад нөгөө одоо энэ дээгүр хөрөөлийн нэгэ тойрч явахад нөгөө элитийн тамирчид маш их тааралддаг. Тэгэл ерөнхийдөө нөгөө энд орох юмсан, гүйц сурах юмсан гэсэн юм хүсэл явсаар гал одоо энэ гишүүн болоод орцсон байгаа юм ээ. Тэгээд би яг нөгөө энэ жил нөгөө гүйц эхэлж байгаа учраас нөгөө багшгүй дээрэс нь жоохон туршлагатаад энэ жил бол маш олон тэмцээнд орсон. 13 тэмцээнд орсон. Тэгээ 13 тэмцээнд ороход юм л бол дандаа л элитээс төрүүлээл ингээл эхний 5 байранд ороод хоор нь би дандаа л элит мундаг тамирчтал ингээ нийлээд орцсон байдгийн багтаа гэд ингээд бодоод байдаг гэсэн баггүй. Тэгсэн чинь ингээл сүулдэ ер нь гүүгээд ингээд ихсэн чинь энэ тамирчдын чинь маш их одоо сургаж, дадлагшуулж ингээ бэлдэж үйжээж юм мундаг тамирчид гардаг юм байна гэдгийг одоо мэдээд тэгээд баг багаар ингээ хичээгээд гүйц сурах гэдэг ингээ хичээж байна. Ер нь бол би нөгөө эрүүл байх гэж үзэл гүйж эхэлсэн. Тэгээ одоо нөгөө хуучин эхэлж байсан юм бодвол баг зэргийн гоё зүгсрээд байгаа. Тэгээ цаашид ер нь одоо юу гэдгийг насан туршдаа гүн гэсэн ийм л бодолтой байгаа. Шинээр одоо юу гэдгийг гүйц сурах гэж байгаа ч гэдэм үү ийм хэрвээ ийм харж байгаа ийм залуучууд одоо сууд байдаг бол те ер нь шууд гараал одоо юу гэдгийг нөгөө сайн пүүз аваад гүгрээл гэдэг пүүцтэй ч байсан пүүзгүүч байсан гараал гүйж эхлээрэй л гэж хэлмээр. Гүгэд эхэлчихэд пүүз дараа нь болтноо. Сайн байцгаана уу, намайг Уган Баяр гэдэг барилгын инженер мэргэжилтэй. Би гүйлтэд яагаад анх орж ирсэн бэ гэвэл нэг жоох хөгжилтэй талаас нь ярих юм бол ажлынхантайгаа нэг заал авсан чинь миний нэг нүдийг нэг юм таглаад болтгоо гүүхээр л тэгэл нэг энэ хоёр дээрээс нэг юм таглаад болтгоо. Тэгээд нэг толгойдоо нэг алчуур ийдсэн байсан. Тэр нь доошоо орж ирээд идэм үү? Тэрний юм завсар юм авчуулагдсан юм уу гэж доо шалгахаар гайгүй. Тэгээд дараа нь би учрыг авсан л да. Яасан гэсэн чинь нөгөө би тэрөө жоохон таргалцсан. Тэгээд би таргалахаараа жоохон нүрээрээ таргалдаг. Тэгээд тэгсэн чинь нөгөө энэ хэсэг чинь хүн чинь нөгөө гүүхөд оргиод ингээд нүд таглагдаад идэм билээ ингээд дээрээс юм хаалт ажиллаад байгаа юм шиг. Тэгээд нэг шилтгаан нь болохоор тэрээс нөгөө бусад шилтгаан нь болохоор ерөөдөө нөгөө хоол идчихэд шүн унтах гэхээр нөгөө мангас зүудлээд шүнжигөө мангас зүудэл чинь мангастай байлдаад. Эсвэл бүр эсрэгээр унтахгүй нойр өрөхгүй болсон байсан. Тэгээд ингээ 23 оны 4 сараас эхэлж гүйж эхэлсэн яах. Тэгээд нэг анх 1 км гүйхсэн зорилготой гараад тэгээд 1 км гүйж чадаагүй дунд нь 2 амраад тэгээд төсгөлт нь бага алхаад. Тэгээд яг энэ бүх зүйл дээр их зүйлээ за ер нь гүйж эхлэх болсон юм байна гэд нэг спорт юм хийж эхлэе гэдэг. Тэр нь болохоор гүйлтэйсэн. Тэгээд 1 сар 2 сарын дараа ингээ зайгаа ахиулсаар байгаад нэг эрүүл мэндийн гүйч хийсэн. Тэгээ нэг 3 км, 4 км, 5 км гээд нэг 3 замтай. Тэгээ тэргээл нэг 7 хоногтой 3 тойрол нэг гүйчдэг. Тэгээ тийм байдлаар 23 оныг үргэлжлүүлсэн. Гэхдээ бол яг 7 хоногийн 3 алдаагүй. Тэгээд 24 онд нь болохоор Улаанбаатар марафонд орно гэдэг нэг бүртгүүлсэн байжсэн чи бас нэг тухайд нөгөө буйны ажил гараад имэм юм болоод тэрэндээ орчтаагүй. Тэгээ 24 онд бол яг ер нь энэ дадлаа нэг тийм цааш нь үргэлжлүүлж чадаагүй. Нэг 7 хоногт нэг сард нэг 4-6 удаа л гүйсэн. Тэгээ 25 он гарсан. 25 онд нь за яг Улаанбаатар марафонд орё гэдэг хуваараа бэлдэж эхэлсэн. Тэгээд ганцаараа бэлдээлсэн. Нөгөө хөтөлбөртөө ороог байгаа шүү дээ. Тэр чинь хаврын юм чи бид нар чинь намрын хөтөлбөрт хамрагдсан. Тэгээ Улаанбаатар марафонд орсон чи 21 км-ийг 2 цаг 54 минутанд арай хийж дуусгасан. Тэгээ нэг 17 км дээрээс шүрмэс татаад баг алхаад тэгээ ямар сандаа нэг зурагч ахаа хайж байгаарсан чинь за ахын доо яг ахыгаа хайж байгаа хахтаа гүйчих гээд гисэн чинь игээл игсэн чинь шүрмэс татцсан. Тэгээ тэрнээс наан арайч мөнийг алхаад байсан чинь тэр зурагч ахаас цааш бол бүр алхаж хэцүү. Тэгээд тийм хэцүү байдалтай орсон. Тэр чинь 5 сарын 24-нд болсон. Тэгээд нэг
юун дээр алдчих яа чи уг нь бэлтгэл дээр нэг гайгүй гүгэлээсэн. Бас яг Токио шиг 16 км гүйцсэн байсан. Тэгээд нэг 3 хоног гүгээгүй нэг гүдэг могийн багшийн номыг олж аваад уншсан. Яг 3 хоног гараасаа салгахгүй 0 орсон ч тэр ажил дээр байсан ч тэр шимтэж дуусгасан. Тэгээд яагаад тэр номыг шимтэж дуусгасан бэ гэвэл тэр номон дээр гарч байгаа нөгөө болохгүй гэсэн бүгдийг нийцсэн байсан. За гараанаас гараад хурдан гүйжлэхгүй шүү гэсэн чинь марафоны уралдаа гүйцсэн. За ус хамаагүй уугаад ажиллахгүй шүү гэсэн чинь таарсан усны цэг болгон дээр нөгөө усын шүүрж байгаа бүгдийг цэрэлээ байгаа. За тэгээ зогсож болохгүй шүү гэж гэсэн чинь нөгөө гараа гүйцсэн 10 км гүйцсэн. Тэгээ 10 км дээр тэр дугуйн зам руу орж исэн. Тэгсэн чинь 0 дойчлоо зогсчих. За тэгээ тэрнээс хойш тэгээд би муудаад тэгээд тэр номон дээр маш их зүйлийг мэдж авсан. Тэгээд багшийн ирээлийг дагаад тэгээ байжсэн чинь тэгээ бас мөчийг өгөхгүй. Тэгээ намаа 3 хоногийн дотор унш дуусчихдаа шууд 42 км бүртгүүлчихэж байгаа дараа. Одоо энэ бидний оролцсон намрын Ахиллес марафонд бүртгүүлсэн. Тэгээд наадмаар сайхан эрчимтэй ажил амарсан юм чи эрчимтэй бэлтгэлээ гэжсэн чинь одоо ингээд 8 сарын 2-наас 1-ээс ингээд 8 хоногийн эрчимжүүлсэн. Бишээ марафоны хөтөлбөр эхлэж байна гэд. Тэгээд яг энэ бас тэр нөгөө өмнөх хаврын ангийнхны туршлагын авалтыг уулзалтанд ирээд бэлтгэл эхэлсэн. Тэгээд одоо харьцуулах юм бол хөтөлбөрт хамрагдсан ууган баяр хөтөлбөрт хамрагдахаас өмнөх ууган баяр хоорондох ялгаа бол өмнө нь болохоор Улаанбаатар марафоныг 21 км-ийг 2 цаг 54 минутанд чүвэ дуусгасан бол бэлтгэл аваад нэг сарын дараа ихэд л нөгөө яг адилхан цагт минутанда 2 цаг 54 минутанд 28 км 30 км гүйдэг болсон байсан. Тэгээд дээрэс нь нөгөө би чи 23 24 онд гүйж явахдаа ер нь 6 минутаас тогтчих гүйж үзээг байхгүй нөгөө 1 км-ийг пейс тайм гэж ярьдаг штэ. Тэрийг болохоор хурдны бэлтгэл дээрээ хөтөлбөрөө аваад хурдны бэлтгэл дээрээ нэг сарын дараа ихэд нэг 10 км-ийг бүр 5 минутаас тогтчихоо 4 цаг 54 минутанд ингээд тэгээд тогтмол 10 км 11 минут гүйцсэн байсан. Тэгээд дараагийн юм нь болохоор нөгөө бүтэнсээ өдрийн гүйлт болон тэмцээнүүдэд орохдоо гэр бүлтэй чанартай цаг зарцуулсан хүүхдүүдтэйгээ авч яваад эхнэр хүүхд маань дэмжинд. Тэгээд зүгээр яж ихтэй манай том хүүхэд жишээлбэл тэр Тал нутгийн марафонд ороход бол намайг 21-т гүйжээд ирэхийн оронд 5 км гүйгээд алитийн медаль авсан байсан. Нөгөө финишер медаль авсан байсан. Тэгээ миний өөх хамгийн гол мессеж нь болохоор хамт олон гүйлтийн комьюнитид багтаж ороод тэгээд нөгөө ижил сонирхолтой хүмүүстэй яаснаар нэгдснээр хүмүүсээсээ бас ирч хүчийг авдаг. Одоо ангийнхаа найз нөхдүүдээсээ. Тэр ямар ирч хүч сэтгэлийн дэмжлэг вэ гэхээр за одоо хамгийн нөгөө миний ихний 30 км-ийг бол би нэг 28 км гүйчээд манлайд үтгийг гүйжсэн. 28 км гүйчээ за 2 км-ийг би нэг халаалтандаа гүйцсэн юм шиг ингээд нэг бууж өгөө. За одоо би болио явахгүй нэ гэсэн чинь нөгөө манлай маань хүү яхаад чадна штэ гэдэг ингээд араас ингээд түлхээд. Тэгээ ингээд адилхан зам туулцаад ядарсан юмнаас араас түлхээд төхөр. Одоо би хичээхгүй байхад хүү ингээд түлхээд төхөд. Тэгээд хүчээж хаа гүйжсэн. Тэгээд бас энэ нөгөө яг Ахиллес марафон дээр Итгэл найдвар марафон дээр бас орж яхад 3 зорилготой орсон би энэ марафондоо. Ер нь марафонч хүмүүс 3 зорилго тавьд юм билээ. Эхнийх нь болохоор нөгөө бүр илүү амжилттай зорилго. Хоёр дахь нь болохоор яг бодит. Тэр эхнийх нь болохоор нэг 4 цагаас татгах гүнсэн зорилго тавьсан байсан өөртөө. Нөгөө арайч муу замаа дуусгах чадах болоо гэж бодож байсан юм чи өөр айгаа лаг тэгшилтэй зорилго тавьсан. Хоёр дахь нь болохоор яг нэг 4 цагаас нэг 4 цаг 15 минутын дотор дуусгах. Тэр артлын минутыг нэг 2 оронтой тороо орохгүй дуусгах гэсэн зорилготой байсан. За гурав дахь нь бол мэдээж ямар нэг юм байдлаар мөлгөө чамаагүй дуусгах гэсэн зорилготой орж ирсэн. Тэгээ яг төлөвлөгөөсөө бид хэд чинь нөгөө адилхан хурдтай хүмүүс нэг группэд орсон гүйжсэн чинь 34 дээрээс нэг жоохон гарын ийш явсны шүрмэстэй. Тэгэл за юм болохоо гэж ингээл тэр 35 дээр шүрмэстэй гар нэг хамт группэд гүйжсэн ангийнхаа хүмүүсийг за та нар яв та нар цагаа би бол хөдлөө болсон гэдэг. Тэгээ нөгөө марафонч дандаа гоё сайхан байхгүй тий чи бас шантар нь өвдөн тий гомдно уурлна тэгэл өөртөө жоохон уурлал. За яа даа гэжсэн чи манай ангийн нөгөө нэг бэртэл авчаад тэмцээнд ороогүй залуу байсан юм ба гэд. Тэр болохоор яг тэр 35 км-ийн усны зэг дээр байжсан. Тэгээ тэр за яасан юу болсон гэдгсэн чи ингээд шүмстэй явахгүй нэ гэсэн чи. За та 42 км-ээс нөгөө 7-8 хүн гүйсэн баха. Одоо чи ганцаараа үлдсэн байна. Бусд нь бол ингээд барайнд орсон. Одоо маа энийг үү гэд электролит өгөөд тэгээд нөгөө илтлэг хийж өгөөд хөлөнд. Тэгээд зөвлөгөө өгсөн л та. За одоо ингээд энэс хойш жоохон шогшоод ингээд алхаад тэгээд. Тэгэл зөвлөгөөгөөр нь жоохон алхаа шогшоод гэсэн чи гайг болж ирж байна.
Тэгэл нилээ ойртоод ирсэн чи арай араас дугуйтаа ирсэн нөгөөдөг чи хойноос за хэвээ ингээд одоо хэвээ жоохон ойрхон байшгүй. Тэгээ хүн дэмжиж хахаар чи бас л нөгөө за би хичээе гэд. Тэгээ барайнд орсон чинь нэг 4 цаг 9 минут 46 секундээр амжилттай орсон. Тэгэхээр хөтөлбөрт хамрагдаагүй хоёрын зүрх бол маш их байгаа. Тэгээд заавал над чиг ганцаараа хуваараа бэлтгэл хийж биеэрээ туулж доогох шаардлага байхгүй. Тэгээд хамгийн гол юм нөгөө гүйлтийн community хамт олонд орж байгаа шүү. Тэндээс бинийгээ дэмжих болон бусдад бас урам зориг өгөх боломж бүрддэг шүү л гэж хэлмээр байна. Намайг аюурж явахтай Арим Бат гэдэг. Би бол яг 24 оны UB марафонд хамгийн анх ер нь гүйж эхэлсэн. Гүйж эхлэхдээ яг тэмцээн болохоос нэг 2 хоногийн өмнө л бүртгүүлэл 5 км-д гүгээл хамаг хордоо шахаж өгөөл тэгэл ер нь хөлж одоо хөлийн эрхийн урууны хумс тулаал өөрөө ч тэгэл амьсгаадал баг бүх амнаас гарч болох бүх юм байгаа ер гарсан дөө. Тэгээд тэрний дараа ер нь гүйж эхлэе гэж бодоод байгаа ер нь ерөөсө гарч чадахгүй гүйж чадахгүй. Тэгээд ямар ч нэг тэмцээн судалж үзье гээд 19 сард нь одоо энэ Ахиллесийн тэмцээн болд юм байна гээд 2 дахь том тэмцээн юм байна энэ Монголд болдог гэж бодоод. Тэгээд Ахиллесийн тэмцээнд нэг орхоос бас нэг 20 хоногийн өмнө нэг өөрөө дангаараа би гүйж үзсэн. Хүрээлэнд нэг 2 тойрол 3 тойрол ер нь өдөр болгон бараг тэрийгэ хийгээд тэгээд нэг UB 10 км-д гүйсэн. Өмнөхдөр нь 5 км гүйсэн болохоор жоохон нэмж үзье гээд. Тэгээ 10 км-д гүйсэн чи ер нь нэлээд дайжгүй би ерөөсөө тийм чи өвч хавцсан зүйл байхгүй. Тэгтэл бас болоогүй байгаа байхгүй. Өөрийнхөө сансандаа хүртэл гүйж чадахгүй. Тэгээд тэрнээс хойш ер нь өвлжөнгөө амраад ер нь гүйлтийг мартсан. Ер нь тэгэл могийнхаа рилүүдийг үзээл, бичлэгнүүдийг үзээл тэгэл за хавраас одоо алнаа гэл ер нь өөрийгөө. Тэгэл UB марафонд болохоор ер нь хавар бүртгүүлсэн юм би. Одоо өнгөрсөн жилийн UB марафонд. Хавар бүртгүүлчихэд нэг 20 он бас нэг сар гарan л өмнө юм байна. Нэг 20 удаа бэлтгэл хийсэн баг. Нэг 10 км 14 км гүгээл ер нь хамгийн ихтэй. Тэгж байгаа шууд 42 бүртгүүлэл гүйцсэн. Тэгэл эхлээл эхний 20 үнэхээр дайжгүй явж ийн ер нь UB-д. Тэгэл дахиад нэг 10 км явсан. За 30-аас хойш суугаал ер нь зогсоод ширвсээ ер нь суугаж эхэлсэн. За ер нь тэгэл явж байгаа л энэ шингүүр даваал алхаал ер нь алхсаар гал сүүлийн 2-3 км гүгээл орсон. За тэгэл баг 10 хоног баг хөл өвчтэй ер нь бадаарттай нэлээд тийм чанга байсан. Тэгээд ер нь нэг хаврын бэлтгэл нь болж исэн байхгүй тэр UB марафоны өмнө. Одоо энэ манай элитийн хаврын анги. Тэгээ хаврын ангид нь орж чадаагүй ямар ч намар болох ангид нь орё гэд. Тэгээд 8 сарын 1-нд орсон баха бүртгүүлээ бид нэр. Тэгээд 8 сарын 1-ээс тэр 9 сарын 20 хүртэлх хугацаанд би бол бүр өөртөө мэддэхгүй бүр амар эрчимтэй сайжирсан. Яагаад сайжирсан бэ гэхээр одоо зүгээр нэг жишээ аваад хэлэхэд би нэг 10 км-д одоо 43 минут одоо туулдаг байсан баахгүй яг тэр бэлтгэлд орохоос өмнө 10 км зайг. Тэгээ яг тэр тэмцээний өмнөх нэг 2-7 хоногийн өмнө жилөө би нэг 10 км гүйхэд нэг 37 минут цавцаа гүйдэг болчихсон баахгүй 10 км-ийг. Тэгээд ер нь өөрийн мэдлэгөө сайжирд юм байна. Багш нарынхаа даалгаврыг ер нь юуж бодохгүй хийх ёстой юм байна. Тэгээ заавал нэг юм бодоод энэ өнөөдөр хэцүү байна, эсвэл амархан байна ч гэдэг юм бодох шаардлагагүй юм байна. Тэгээ 42 км гүйхэнд бол заавал өмнө 40 гүйхстэй юм байна, 35 гүйхстэй юм гэж бодох шаардлагагүй байт юм билээ. Би бол нэг сарын өмнө л нэг 30 км гүйсэн баг. Тэр багшийн өгсөн бэлтгэл дээр бол тэгэл
тэгсэн ирнэл 42 км бол ямар ч асуудалгүй. Яг л ихний гарсан темперэ 42-ыг дуусгасан. Тэгэл яг тэмцээний өмнөх өглөө би цаган дээр ингэ тааруулаад за 3 цагаас дотгошоогүй нь 2 цаг 59 минут 50 секунд гэж тааруулаад тэгэл дараа л гүйсэн. Тэгэл дараа л гүйсэн чинь ер нь дандаа сонирхогчтой гүйж байгаа байхгүй. Манай форо тамирчид ер нь гүйгөө тэр тэмцээн дээр. Тэгээд сонирхчтой гүйсэн чинь эхний 2 залуудаа цуг гүгээд идэв. Ер нь нөгөө өөрийнхөө тааруулсан цагаараа л гүгээд байгаа юм. Би ч одоо юун одоо байр эзлэх гэж бодохгүй зүгээр яг цагаараа гүй гэсэн чинь баг төрүүлэх гээд байгаа юм уу яах гээд байгаа баг. Өөрөө тэгээ явсаар гад ер нь 20 км бодлоо 30 км бодлоо 40 км бодлоо тэгээд 2-т орсон юм. Миний өмнө нэг бас нэг амар туршлагатай сайн гүгч ах байсан. Тэгээд тэр ах дөрөвс. Тэгээд би болохоор яг насныхаа ангилд 1-р байранд орсон юм. Нэг юм туршлага байна да. Нэг 2 цаг 57. Намайг Ариун Туя гэдэг. Тэгээ манай ангийнхан ер нь Ариуна гэж дууддаг. Тэгээ миний хувьд болохоор нөгөө би айгүй нөгөө нэг сошиалд айгүйх ингээ нөгөө цагийг өнгөрүүлдэг. Тэгээд айгүйх нөгөө Баатара багшийнхаа рилийг айгүйх нөгөө нэг үздэг байсан. Тэгээд тэр рилүүдээс надад нэг амар нөгөө нэг таалагдсан нэг рил нь болохоор айгүй нөгөө тарган байжгаад тэгээ өөрчлөлт хийсэн тэр рил бүр амар ингээд надад ингээд хүрээд хөөх ийм тарган байсан хүн ингээд дараа нь ингээд бүр ингээд тэр өөрчлөлтийн процесс зургууд эдгээр нь бүр надад бүр айгүй гой санагдчихсэн. Тэгээд миний хувьд болохоор нөгөө нэг жин хасах гэдэг зүйл дээр өөрөө айгүйх ажилдаг тийм хүн байсан. Тэгээ миний арга ерөөсөө надад үйлчлэгээ болцсон байсан л да. Тэгээд би арай өөр зүйл туршиж үзээгээд тэгээ нэг гүйлт одоо нөгөө гүйлт эхлэхүү гэж айгүйх нөгөө нэг рил оруулдаг гэсэн. Тэгээд нэг удаа би эхэлсэн. Тэр нь болохоор 24 оны 4 сард. Тэгээ би яг нөгөө Баатара одоо ахтаа нөгөө би ихсэн шүү гэдэг ингээ хэлсэн. Тэгээ 4 сардаа нөгөө бэлдэж агаад өгөө 2 сар хэртээ гүйжсэн. Гэхдээ ямар ч марафонд орё гэж юусоо бодоагүй харин бас дахиад нөгөө рил дээр нөгөө та марафонд ороход бэлэн үү гэл ингээл айгаа их тэгнэ амар ятгах бэлгтэй бэлэн үү одоо ороход билүү гэхэд би ингээл бодож юу илээ бас тийм байт юм уу гэл тэгэл заа гэл ер нь үзүүл яас ингээд нэг 5 км-т ер нь орох би нөгөө бүртгүүлсэн. Тэгээ нөгөө яг тэр нөгөө заавар дээр нь 30 минут ингээд зогсолтгүйгээр ингээд гүгээл сурчих юм бол ер нь болж ийн гэсэн яг тэр зүйлийг би яг хөвшүүлж үүссэн. Тэгээд эхний ингээд нөгөө гарч гүөхтэй нөгөө скватрын талбайг ингээд амьда тойрох гол гэсэн чинь бүр дөнгөж нэг тал дээр нь очиод нэр айхлаад бүр. Тэгэл нэг талын нь очиод алхаад нэг тал дээр нь гүгээл ерөөсөө айгүй хэцүүсэн амар хэцүүсэн. 30 минут тасралтгүй гүн гэдэг бол надад аюу хэцүүсэн. Тэгээд зүтгэсээр тэгэл ямар ч сан 30 минут те ингээд 5 км гүйдэг болчоод ингээд UB марафонд орсон. Тэгээ UB марафоныхаа дараа надад нөгөө тэнд 10 км гүйж байгаа хүмүүс айгүй гой санагдчихсан. Бас 10 км гүйдэг байх нэ гэл. Тэгээд за ерөөсөө 10 км гүйдэг болчих гэж ингээд айгүй нэг тухайн ингээд нөгөө одоо эмоцоор айгүй хандаад өөртөө ингээд нөгөө багаар ахиулахгүйгээр айгүй огцом ер нь тэр марафоныхаа дараа нөгөө өөрийгөө шахаж агаад тэгээ нэг удаа 10 км гүйсэн. Тэгээд тэр үе айгүй хэцүүсэн амар хэцүүсэн. Тэгэл наваа зүгээр ингээд нөгөө салхитын нөгөө талбай дээр гарч гүйж үзэхгүй тий. Хөндлөөс ингээд харж байгаа чи гүүгээд байгаа мó алхаад байгаа мó гэвэр наваа тий. Би бүр ингээд яг 5 км гайгүйч сүүлдээ бүр ингээд бараг мөлөх гэж байгаа юм шиг бараг л тэгтэл ингээд гүүгээл байгаа байхгүй тэр чин гүүгээл. Тэгэл 10 км гүйж үзчихэд тэгээ тэр үед манай нөгөө гэр бүлийн хүмүүс маань нөгөө миний бичлэгийг хийчихсэн аахгүй. Тэгээ би дараа нь ингээд айгүй ингээд нөгөө ятгцсан бөөн ингээд дээрэс нь нөгөө огцом өөрийгөө шахацсан байсан болохоор ингээд хөл бараг 7 хоног жингаа ер нь өвцсөн. Тэгээ өөрийнхөө бичлэгийг хараад би бас амар сэтгэлээр унсан бүр. Айгүй гоё ингээд үгүй яг дотроо л ингээд арайч тийм одоо дөрхтөө байна гэж юусо бодчихсон. Ингээд 6 харсан чи бүр амар царайтай. Ёо бүр тэр би одоо яг яах гэдэг бүр арай л амар. Тэгээ би тэр сэтгэлээр оноо тэгээ болцсон юм.
Тэгээд болчоод байсныхаа бас нөгөө горыг үтсэн. Тэр нь болохоор яасан гэнэ юм эхэлчээд ингээ болчхоор буцаад нөгөө нэг одоо байсан жингээсээ бүр ингээ илүү нэмээд би ерөөсө хизээч ингээд 60 болж байгаагүй. Ер нь миний хил 55 дээр гацчихсан байхгүй. Тэгэл амьдаа тэрийгээ ингээд багасгах гад нөгөө гүйл дээр хичээсэн чинь айгүй итгэвтэй 2 сар хэртэй явж ийсэн аа. Болчингууд буцчаар болчихж байгаа байхгүй. Тэгэл за ерөөсөө одоо дахиад ингээл тэ өөр зүйл туршия гээл. Ингэж явж байгаад нөгөө заалны бэлтгэл одоо түрүү жилийн гүйц сурын заалны бэлтгэл ороод тэгээд заалны бэлтгэлээс бас ингээд аюу ингээ бэлтгэл аваад тэгээд тэрнийхээ дараа заалны бэлтгэл дуусны дараа гүйсэн чинь би бас өлхөн 15 км гүйдэг болчихсон. Бүр аюу хүчтэй бүр юу тэр нөгөө урдны одоо тэр ядрахгүйгээр. Тэгээд би энэ чи ямар гоё юм бэ нөө системтэй бэлтгэл гэдэг чинь энэ бид нарыг хийгээд байгаа те тэр нөгөө гүйлт тэр хөл мөл өвдөг өргөл мөрөл тэд нар чинь бүр ямар их гоё надад нөлөөлд юм бэ гэдэг ер нь бол өөрөө харсан. Тэгээд тэр одоо юугаараа ч юм ингээ үргэлжлүүлээд одоо ингээд миний хувьд одоо бол одоо өөртөө ингээд тавьсан зорилго маань болохоор хүмүүс болохоор марафон гэдэг чинь миний хувьд болохоор нөгөө өдөр тутмын одоо хөвшил болгоё хайж юусоо болохгүй гэх бүр нэг айцтай болсон хаяхаас бүр амар айдаг болсон. Тэгээд юусоо ингээд болохгүйгээр ингээд одоо хүртэл ямар ч байсан ингээд одоо энэ юуныхаа намрын ангид хүртэл ороод тэгээд ингээд өдөр болгоныхоо бэлтгэлийг хийгээл явах тийм одоо зорилготой. Тэгээд цаашаа яаж одоо өөрчлөлтөнд орох юм мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд одоо л өөрийнхөө бас нөгөө нэг хувьд ч гэсэн айгүй олон одоо зүйлийг бас яг энэ одоо гүйлтэд орсноор бас авч байгаа. Тэрний үн гэхээр одоо гүйлтэд орно гэдэг чинь тэгэл тэр чигээр амьдралын хэм маяг өөрчлөгдөв юм байна. Миний хувьд нөгөө нэг айгүй орой олтол ингээд унтдаггүй, сошиал айгүй ухдаг одоо тэр зүйл маань бас миний хувьд нөгөө нойр гүйтэлд оруулж исэн юм байна. Тэгээд амьдралын нөгөө нэг хоолны буруу зуршил гэх мэт айгүй олон зүйл дээр дан гүйлт гэлтэхгүй амьдралын ерөөсө хэм маяг тэр чигээр одоо өөрчлөгдөж байгаа. Ачаал аваад ирэхээр одоо илүү мэдрэгдэж байгаа гэх юм уу? Ачаал авахгүй байхад надад ерөнхийдөө бол ингээд цаг байгаад байдаг. Тэрийг би ингээд буруу ашиглаад тэгээ буруу ингээд хийв маяг айгүйх байсан юм байна. Тэгээ одоо болохоор за эрт унтаж сурах гэж байна. Тэгжээж би эрт амарна. Эрт амарсан хүн өглөө босохдоо асуудалгүй ядралтгүй босно. Тэгээ би нөө бэлтгэлээ дасалж амрах биш. Нөө тэгж өөрийгөө хохироож тэгээд бэлтгэлээ ч гэсэн тэгээ бүх юм хохироож тэгж амрах биш. Харин өөрт байгаа цагаа ингээд цагтаа эрт хөвтөж эрт унтаж тэгж амрах тийм одоо зүйлийг одоо суралцаа явж байгаа. Тэгээд за ихгүй ярьсан уу? За иймэрхүү байна. Тэгээ сонсон баярлалаа. Бид хоёр эхний нөхөр намайг мөнх бат гэдэг. Тэгээ бид хоёр мэрэгжлээрээ бас хэлхэн зүг баг. Геологч нар тэгээ би яагаад гүйсэн бэ гэхээр манай эхнэр ер нь гүйж эхэлсэн. Нэг удаа ингээд сууж ясан манай хүн тэгдэг байна. Нэг онлайн дээр нэг манай хүн ч бас янз бүрийн хичээлд суун дэжсэн нэг онлайн сургалтанд хамт сууж исэн хүмүүстэй тэгдэв. За би энэ 50 насныхаа ойгоор 21 км гүнэ гэдэг ярьж байгааг би сонсохгүй. За манай хөөж ас тоожонд нэг өгөх гүйж чадахгүй бас 1-2 км гүйхгүй. Ер нь гүүгээгүй байгаа шүү дээ. Гүйж эхлэегүй ер нь. Тэгснэ за гүүнэл гэж. За энэ яг цагаа туллаа гүйж чадахгүй бас яандаа л гэж бодсон. Тэгэл ер нь манай хүн чи өөрөө гүүгээл эхэлсэн л дээ. Тэгээ би ч нэг эхний нэг гүйлтнүүд дээр нэг гараагүй юм. Гэхдээ дараа нэг удалгүй нэг эхний 3-4 гүйдэлтээс за хоёулаа хамт гүйшүүлэхлээр за одоо гүйдээ одоо манай хүн гүйж би одоо ганцаараа гэртээ суугаад байлтай биш. Комфорт зонд бол байгаад исэн байхгүй. Тэгээ нэг дуртай биш. Гэхдээ тэгээ дагаал цэцэрлэг төрөлөнд гүйж эхэллээ. За скватын талбай дээр бас гүйсэн. Тэгэл ингээл ер нь л эхнээсээ баг алхаж л эхэлж исэн. Тэгээд эхний 1-2 км-ийг шогшоол. Тэгэл ингээл гүйжээл ер нь бол яг цээжээр хорсоол ингээд нэг тийм гүйхэж байгаа хэцүү байсан. Тэгээд за ер нь бол биш тийм амархан гүйхгүй мээр гэдэг. Тэгэл ер нь баг багаар гүйж байгаад ер нь бол яг дуртай болж эхэлсэн. Эхний 1-2-3 сараас эхлээл 2 км. Тэгээд энэ цэцэрлэг төрөл ингээд тойрдог болол. Тэгэл явж яснаа л ингээд цэцэрлэг төрөлөнд гүйж байгаа хүмүүстэйгээ ингээд танилцаал тааралдал чи хийзээгүйсээ яаж ийж бүгд л нь адилхан төстэй проблемтэй бэрхшээлийг давж тоолж байгаа
туулж байгаа одоо танигдчихсэн. Тэгээд бид нар найзлж нөхөрлөд бид нар ч бас Let's Run Mongolia клуб яг тэгж одоо яг гүйж явахтай хамт танилцсан найз нар эхлүүлээд ингээ бас явж байгаа. Тэгээ ер нь бол ингээд баг багаар гүгээд эхний одоо хамгийн холын займ бол 10 км-ийн Улаанбаатар марафонд орж гүгээд тэгээ ер нь бол за би бол нэг 10 км-ийг л гүйчих юм байна. Дараагт ингээ бэлтгэлээ хийгээд ингээд явж эхэлсэн. Тэгээ ер нь бол хэд хэдэн марафон гэдэг. Ер нь марафон бол бас ингээд хаяа ингээд ийш тийш ажиллаар явах ч юм уу өдөө гадаа явхад бас нэг ажлын хажуугаар тэмцээнд оролцоход бас сонирхолтой тийм болж эхэлсэн. Очин газартаа болж игэл марафонд нь орчдөг ийм байдлаар ингээд эхэлсэн. Тэгээ ер нь ингээд гүйж явахт би товчлоод ингээд хэлэхдээ өөрөө бол гүйж явахт хүн ер нь яг өөрөө өвчтөй байна уугүй юу гэж мэдэрдэм байлээ. Гүйхлээр хаана өвдөж чинь тэрнээс болоод ер нь миний за гиз дотор ходоод өвдөж чинь за зүрх ямар байна гэдгийг мэдрээ. За ер нь бол ингээд би ингээд тоолоход 8 жил гаруй гүйсэн байгаа байхгүй. Тэгээ ер нь бол би эрүүл байгаа юм байна гэдгийг мэдэрсэн. За ерөөс ингээл гүү за минь одоо өвдөж байгаа ерөөсөө эд эрэхтэн байхгүй нь мэдрэгдээд байгаа байхгүй. Тэр нь өөртөө ингээд аягүй сайхан байсан. За тэгээ яг ингээд базаад хэлэхэд ер нь намайг бол ер нь тэгээд чирч явдаг хүмүүс манай эхнэр ер нь. Тэгэхээр би яг үеийнхэндээ бас хэлэх гээд байгаа. Миний үеийнх нь бол бас ихэнх нь ингээд комфорт зондоо цоорсон тийм ээ. Ер нь бол бас амьдралдаа зориод хийгсэн гол юмудаа бас зарим нэг нь бол хийцсэн эсвэл 50 гаруй ингээ насалсан байж гэн. Тэгээд зарим ер нь бол бид нар өвөө эмээ болцсон байгаа тийм. Тэгээд бид нар манай бас хүүгүүдээс бид хоёрыг дөөрөөгаад ингээд бас 3 хүүгээс 2 нь гүйж ин хаяа ингээд бас юугаар тэмцээнд оролцож байна. Ач нар бас урам авж байна. Тийм. Тэгээд бусдын манай өнгөрөө ярих байна. За. Бидний тэр гүйж хэлэх чинь 2017 он байхгүй. 4 сард анх цэцэрлэг түрээлэнд гарсан. Тэгтэл хүмүүсээ сонсоод Улаанбаатар марафоныг анх сонсоод тэгээд 5 км-т анх оролцож эхэлж исэн. Дараа жил нь 10-т гүйсэн. Тэгэл баг багаар л явсан. Яг л бидний зорилго нөгөө эрүүл мэндийн буюу урт хугацаанд л гүйдэг байх зорилготой учраас ерөөсөө яарахгүй баг багаар явсан. Тэгээд тийм манай үнийг яг би гүйлгсэн байна. Намайг хэн гүйлгсэн бэ гэх юм бол энэ нөгөө одоо яг энэ марафон Ахиллесчүүдийн зохион байгуулдаг марафон шүү дээ. Энд чинь дандаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гүйлтээр хичээлээд байгаа байхгүй. Би бол тэднийг айгүй биширдэг. Тэгээд Ахиллесчүүдийг хараад баг заримдаа нэг өглөө унтаад залхуурсан үед бол баг тэднийг бодоод босоод гүйдэг. Ерөөсө бидэрт нэрээ ямар ч тийм шалтгаан байх ёсгүй байхгүй гэж боддөө шүү дээ. Тэгэл ер нь яаралгүй их баг багаар гүйсэн 17 онд эхэлсэн хүмүүс чинь эхнийхээ 42 км-т бит 20 онд гүйсэн. Тэгээд тэрнээс хойш 21 онд, 23 онд, 25 онд гэдэг ингээд бүтэн марафонд л гүйж сурсан. Ер нь бол дандаа бие дааж буюу хараар гүйдэг гэсэн баг. Одоо энэ сургалт чиг сүйд гарч ирсэн шүү дээ. Одоо эхэлж байгаа хүмүүс айгүй азтай. Шууд багштай, шууд сургалттай эхэлж байгаа. Бид нар бол бие дааж хараар гүйсээр хагаад тэгээ нодингийнх нь чинь хүссэн ч гэсэн нэг эвэн тарахгүй шүү дээ. Энэ жилийнх өвлийхт гүйж ин энэ жил өнгөрсөн 100 сургалтанд хамрагдлаа. Маш гоё. Их ахицтай мэдхгүй зөндөө юм байдаг гэсэн маань. Номоо уншаад бас тийм олон юм дээр тийштэй гэл зарим нь бас мэдхгүй юм зөндөө байна. Бид нар чинь бие дааж гүйхийн сайн тал байна, бас муу тал байгаа. За тэгээд гэр бүлэрээ гүйхэр чинь нөгөө хөвгүүдтэй ерөөсөө өглөхгүй хичээгээл юу ч хэлдгээс тэгтэл одоо тэд нар маань гүйж ийн. Хар аяндаа гүйгээд байгаа байхгүй. Нэг нь манай багч 24 настай. Өнгөрсөн 100 хөвсгөл трейл ранд 100 км-т гүйж барианд орсон. Тэр чи одоо нэг удаа бид нар гүү гэж хэлэхгүй байгаа шүү. Тэгээд бие дааж яг өөрөө хөл бөмбөг тоглолдог л доо. Тэгээд тэрийг 100 км-т гүйгээд ороод ирэхэд бид хоёр бол баг бидний нөлөө байгаа гэж бодоод байна. Тий. Тэгээд зорилго бол тий алстаа удаан хугацаанд гүйх учраас дандаа бие даахаар ингээд залхуурн, тасарн өвөл нөгөө ичээндээ орчдөг. Тэгтэл ч одоо юм сургалт байхаар бас ингээ хамт гүйх хүмүүс байхаар чинь
өвөлдөөч завсарлахгүй жил тойрон гүйдэх болж байгаад айгүй баяртай. Сайн байна уу? Намайг Бямсраа Огтой Гантулаг гэдэг инженер мэрэгжилтэй. Тэгээд өнөөдөр ингээд анги хамт олноороо та бүхэнтэй туршлагаа хуваалцаж байгаад маш таатай байна. Миний хувьд болохоор энэ намрын ангид хамрагдаад тэгээд анх нөгөө өмнө нь яаж гүйсэн бэ гэхээр клубийн гэр бүлийн өдөрлөг болоод тэгээд тэр өдөрлөгөөр нөгөө гэр бүлийн гишүүд гүйж болно гээд. Тэгээ би анх нөгөө 5 км яг цэцэрлэг төрөлнгийн жижиг тойрог том тойргийг тойроод гүйсэн чинь маргааш нь бие булраад бүр ингээд амар ингээд нөгөө хөдөлгөөнгүй байсан хүн гинт хөдлөөд гүүгээд эхлэхээр нэг тийм өвдөлт мэдрээд тэгээд чи нөгөө нэг бэлтгэл чинь байнгын байх хэвээр байнгын гүйж яагаад яах хэвээр зүгээр байж исэн хүн ингээл 5 км-т гүүгээл тэгээд би тэгтээ тэр үедээ бол нөгөө нэг айхтар өндөр ачаал авна гэж өөртөө бол бодоогүй. Тэгээ нэг хүний бие өөрөө яалтчгүй ингээд хүссэн байдаг. Тэгээ хөдөлгөөн хийхээр нөгөө нэг тэр нь өөрөө нэг тийм жоохон давгдчихгүй ч юм уу мэдрэмж төрүүлээд байдаг те. Тэр мэдрэмжийг л ерөнхийдөө анх аваад би ер нь хөдлөх хэрэгтэй байна. Манай Улаанбаатар ч өөрөө тэгээд нөгөө амар их төвжрэлтэй хүн төвжирсэн ч гэсэн гэс гараад гүйждэг байхгүй бол шаардаад байдаг штэ те. Төвжинд. Тий, тэгэл анх ер нь гүйж хэлсэн дээ. Намрын ангидаа хамрагдаад. Тэгээ анги хамт олонтой бүүндөө гүйж байгаа. Өмнө нь бол нөгөө өвөл гүйдэг гэдгийг юусэн мэддэггүй байсан. Тэгээ одоо ингээд хүүдний үлрэлт ч гэсэн бэлтгэл сургуульд хийгээд явж байгаа нь надад бол үнэхээр тааламжтай сайхан байгаа. За. Намайг инх Монсаа гэдэг. Тэгээд хөтөлбөрт орохоос өмнө Улаанбаатар марафонд би нэг 42 км нэг гүйж үтсэн ба тэгээд найз нартайгаа нийлээд чат GPT-гээс нэг бэлтгэлийн төлөвлөгөө гаргуулад тэгээд тэрнийхэн дагуу 3 сараас эхэлж гүйж үзээд тэгээд яг марафонд ороод гүйж үзэл амар хэцүү дуусгасан. Тэгээд сүлдө болчин татаа бараг алхаж орж мараад. Тэгээд нэг 4 цаг 13 минут нэг дуусгасан байдлын замаа. Тэгээд энэ намрын ангид хөтөлбөрт ороод тэгээд мэрэгжлийн багш тасалжуулагчийн доор ингээд суралт бэлтгэлжилт аваад тэгээд энэ Ахиллесийн марафонд орсон. Тэгээд марафон болохоор юу 3 цаг 13 минутанд дуусгасан. Тэгээд мэрэгжлийн багш тасалжуулагчтай доор бэлтгэл хийхээр юу хамаагүй илүү сайжраад тэгээд нэг илүү үр дүнтэйсэн. Тэгээд ямар ч цагаа нэг цагаар л багсаж чадсан байсан. Тэгээд одоо эхлэж байгаа хүмүүст хэлэх юм бол нэг анхнаас эхлэхдээ зөв суурьаар эхлээрэй л гэж хэлээ да. Баярлалаа. Бацгаана намайг Дашнам гэдэг. За би болохоор өөрөө ерөөдөө гүүх туртаа, атлах туртаа төрлөг юм байхгүй. Гэхдээ би нөгөө гүйлтэйг яг амьдралынхаа хөвшил болгож чаддаггүй байсан. Яг уран дулаан цаг ирэхлээр ерөөдөө нэг өглөөгөр босоод гүйчдэг. Тэгээ хэсэг гүйж агаад нөгөө ажил амьдралаасаа хамаарад тэгэл ер нь орхичдаг төрлийн тийм хүн байсан. Тэгээ би 25 онд их төртэйг хамт Улаанбаатар марафонд хагас марафонд гүйсэн. 2 цаг 9 минут гүйслүү 52. Тэгээд би дараа нь интернетээр нэг шири чинмаа нэрмжит 6 12 24 цагийн гүйлт болно гэд. Тэгээд тэрийг харсан чинь би 6 цагт нь гүүмэр санагдаад гүйчих болох юм шиг санагдаад. Тэгээд би хуваараа өөрөө 7 хоногт нэг 2 3 удаа ажиллаа тарж ирчээд гүйчээд тэгээд орж исэн. Тэгээд 6 цагийн гүйлтийн төвсөнд орчоод барайгаад 6 цагаа гүйцэж дуусгасны дараах тэр нэг мэдрэмж аягүй гоё мэдрэмж байдаг юм билээ. Өөрийгөө ялсан мэдрэмж нь. Тэгээд тэрнээс хойш би ер нь бол нэг мэрэгжлийн багшийн удирдлагын дор системтэй бэлтгэл хийя гэж шийдээд тэгээд энэ эрчимтэй ангид бол орсон байгаа. Эрчимтэй ангид орсны дараах бол үр дүн бол асар их өндөр гарсан. Миний одоо эрчимтэй ангид орохоос өмнөх 21-ийн PR маань болохоор 2 цаг 9 минут орсны дараа нь болохоор би цаг 39 минут болгож орчлуулсан байсан. Тэгээд бид нар чинь бэлтгэлээ өглөө эрт хийх шүү дээ. Бид нар 5-аас 5:30-аас эхлэх байхгүй. Тэгээд энэ ангид явсны үр дүнд нь бас би өглөөний эртч босхон болсон байгаа. За тэгэхээр намайг Ууганбаяр гэдэг. Би энэ тамирын багш тасалжуулагч мэрэгчлээ хүн байгаа. Би тэ өөрийгөө одоо гүйлт рүү ингээд орцсон явж байгаад их маш баяртай байдаг.
өөрөө нөгөө биеийн тамирын сургууль төгссөн хүүхэд байхасаа л би сургуулийн спартакиад янз янзын уралдаан тэмцээнд их ордог байсан л да. Тэгээ тэрийгээ би өөрийгөө гүйлт рүү орохдоо бас их суур болсон гэж бодож байгаа. Гэхдээ би гүйлт рүү ороод бол тэр өөрийгөө спортлог гэж боддог байсан бодвол шууд эхний 7 хоногоос сарнад алгуулсан. Яагаад тэгэхээр нөгөө гүйлтийн сонгомол дасгал гээл бүх төрлийн дасгал хийгээд эхлэхээр ч хүний нөгөө бусад ажилдгүй байсан жижиг булчингууд ажиллаж эхэлдэг юм шиг байна. Тэгэхээр нөгөө өвддөггүй байсан бүх юм өвдөж эхэлж байгаа юм. Шилбэний яс ингэн өвддөг ерөөс өвдөхгүй юм байхгүй. Би 7 хоног яг тэр зөөврийг мэдэрсэн л дээ. Тэгээд гүйлт рүү анх орохдоо болохоор би хавар 25 оны хавар нөгөө Баатрог шир ийлүүд аягүйх гарч ирдэг байсан байхгүй. Тэгэл тэр үеч би нэг нэлээд жин ихтэй 24 онд нь би нэг том толгооны нэг тархины хагалгаанд ороод нэг жоохон жингийн асуудалтай эрүүл мэндийн жоохон байдлаас болоод хөдөлгөөн хоригдсон байсан. Тэгээд тэрнээс болоод нэг гүүж харах юмсан гээл цаанаас эрүүл мэндийн болохоор нөгөө хөдөлгөөн хоригдсон болохоор нөгөө гүүж чадахгүй яг гэрээрээ л байгаад байгаа байхгүй хөдөлгөөнгөө. Тэгээд нэг жим чинь бүр талицсан 93 хүрсэн. Тэгээ Баатрог ширилийг хараад байдаг гэсэн. Тэг юм гоё гүйлт байдаг юм байна да зааланд гүйд юм байна гэл. Сүүлдээ нөгөө хаврын ангийнхан эхэлсэн Улаанбаатар марафонд бэлтгэх хөтөлбөр явж гин гэл. Тэрэнд нь болохоор манай 10 жилийн ангийн нэг параллел ангийн охин явдаг гэсэн. Тэгээ тэрнээс бас хаяа асууна. Гүйлтийн юмд явж байгаа юу гэ. Бид тэр хамт нэг сакс максны тэмцээнд их ордог байсан болохоор. Тэгээ ерөнхий мэдээлэл нэг хайлтайлд аваад яваад байдаг гэсэн. Тэгэл 5 сар болоод эмчтэйгээ би уулзаад асуусан. Нэг жоохон хөдөлгөөн юм яриана ингээд хөдөлгөөн хоригдчихоор би хаарс аюу хэцүү байна гэдэг. Тэгсэн чинь одоо бол ер нь таны юу болно гэдэг. Тэгэхээр уухандаас аваад 5 сарын 25 оны 5 сарын 16-ны өглөө шууд зүгээр юу ч бодохгүй гараал өглөө би нэг 6 болж илүү яла 5 болж исэн ч юм уу. Тэр өглөөч 5 сарын 16-ны амар цастай байсан. Тэгэл өглөө гараал ганцаараа тэр талбайг тойроод гүүх гэсэн чинь гүүж чаддгүй. Өвдөгний ерөөсөө ингээд дээгүүр хатгаад нэг тойрогч гүүж чадах болчихсон. Тэгээ би өөртөө хүн яг тим юм дээр амар толгоор ерөөсөө тийлдэх юм байлаа. Би одоо ингээд гүүж чадах болчихж байгаа юм баг таа. Тэгтээ би гүүж чадахгүйсэн тэр өглөө нэг ямарсан тойрогоо нэг 3 4 тойрсоороо нэг дуусгацсан. Тэгээд ерөөсөө анханасаа босно гэж ерөөсөө ингэ хөдөлж байхгүй болохгүй юм ингээд толгойд авчаал би нэг сар гарan байг өдөр болгон боссон. Босоод гүүгээл гүүж чадахгүй алхасаараа сүүлдээ нэг 10 тоног алхсан чинь нэг тойр гүүж шүү нөгөө өвдөөдсөн өвдөг чинь гайгүй болчихлоо. Тэгээд сүүлдээ 2-7 хоногийн дараа би 2 тойрдог болчихлоо. Тэгээд ахиад хаш хүн улам баярлаад байгаа юм чинь. Тэгээд сарын дараа би чинь тэр нөгөө гүүж чадахгүй байсан тойргоо 4 тойрдог болоод. Тэгээд дунд нь битэр эхнэрээс хамт өглөө босъё гэд одоо угаасаа 20 цаг ярьж хоёлоо босъё гэд. Эхнэраас надтай хамт хаяа бас босоод гүүгээд иддэг гэсэн. Тэгж явсараагаа битэр ш наадам гэхэд битэр тэр ч марг би ч марг 6 тойрдог болт. Тэрэндээ бүр баярлаа. Тэгтээ нөгөө 2 сар шахам яг өглөө болгон босоод байхаар нөгөө уйдах юм билээ л дээ. Гүүгээд яг ямар дасгал хийхээ мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр босгон л чухал гэдээ босоод байгаа. Сүүлдээ миний өглөө болгон босоод нэг гүүгээд яасан ядраад чих мих өвдөө. Миний яг хамгийн сүүлийн дархлаа унахаар чих өвддөг байхгүй. Чих өвдөхөөр заав яг болохоо байж байгаа юм гэж бодоод нэг өглөө харь яг тэр хойтлын нэг талбай дээр гүүжсэн чинь нэг яг гүүдэг байрын нэг ах байсан юм аа. Тэр ах дээрээс шууд очиод асууцсан би. Ахаа юу яа дасгал заалгая. Би ингээд их нэртэйгээ хамт гүүгээд нэг сар гарan болж ийн гэсэн чинь нөгөө ах аим уриалахгүй хүлээж аваад одоо нөгөө тэр ах нь болохоор нөгөө хит олон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Батул гэдэг ах байдаг одоо манай элитийн тамирчин. Тэр ах дээрээс очиод асуусан. Тэгсэн чинь битээр амар гүүх гэж байгаа бол ер нь гоё шилбэний булчин сайн байх хэрэгтэй. Тийм кардио дасгалууд сайн хийгээрэй. Битээр нэг 2 дасгал зааж өгöd. Тэгээ тэр яг юу хийхээ мэдэхгүй байсан чинь тийм сонсчгоор чинь би ч уг нь би тэр багш мэрэгчлээ хүмүүртлөө яг нарийн тийм хөнгөний тийм талаа юу ч мэдэхгүй байгаа байхгүй. Миний суур нь болохоор нөгөө бүх барилддаг байсан болохоор тэрийгээрээ л яваадсан. Тэгж явсараагаа тэр дасгалыг заалгаж аваад тэгээ Баатрогшийн рилиг бол байнгын үзэж байгаа шүү дээ. Үзэл яваад. Эднэр тунд яаж ордог юм бол гээл. Тэгж явж байгаад цэцэрлэг төрөлн дээр нэг талбайгаа нэг өөрчилж гүүж үзье гэдэг. Бас яг нэг газар удаан гүүгээд хүн амар залхацдаг юм бэл. Нэг юма байнга хийгээл амар залхаал болохгүй л тэгэл нэг сонин бодол орж ирэл. Ер нь жоохон гүүхээр ер нь дандаа буруу бодол орж ирэх гэдэг юм л. Зогсох юмсан болохгүй би яг яагаад гүүгээд байгаа. Тийм бодлууд их орж ирэл. Тэгж явсараагаад нэг хүрээлэнгийн тэнд нэг ганц өдөр талбайгаа өөрчилж гүүж үзье гэдэг. Их нэртэйгээ хамт гүүж явсан ч арай. Нөгөө Батол ах чинь тэнд яг бэлтгэл хийгээ явж хахаар очиод уулзсан. Ахаа битэр гүүгээл байгаа шүү гэсэн чинь оо сайн байж таа. Чи байж гарыг. Тэгээ гүүжсэн чинь хөө Баатраал гэл нөгөө ах чинь дуудлаа. Тэгсэн чинь Баатрог шиг дуудчихдгийг. Баатрог чинь бэлтгэлээ хийж явсан байгаа байхгүй. Тэгээ битэрийг танилцуулаад
Ингээд гэр бүлээр гүйж маа нэг таньдаг дүү байгаа ингээд батуулах тэглээ. Тэгээ Баатар огчтой нэг хальт гар өрөөд битээр ингээд гүйж эхэлж байгаа гэсэн чинь оо сайн байж тээ. Цааш өргөжлүүлээд гүүгээд байгаа агчаал Баатар огч тэгэл яваад өгч байгаа. Бэлтгэлээ хийж байгаа шүү дээ. Бигүүж нарийн ширийн асуухад тэгэл за яаж эднэр дунд орох гэсэн ашгүй харин 8 сарын 3-наас гүйлтийн эрчимжүүлсэн сургалт эхлэх чинь гээд тийм зар ороод ирж байна. Тэгэл баярлал. За энэ л боломж юм байна гэдэг. Эхнэрт хэлэхгүй байгаа байхгүй. Яг өмнөх өдөр нь би эхнэрт хэлсэн байхгүй. За яг хагасны одоо нэг энэ эвент болж байгаа шүү дээ. Энэ яг нөгөө өмнөх өдөр нөгөө бидний өмнөх ангийнхан туршлагаа хуваалцах яриа болно. Тэгээд яг маргаашнаас нь шууд нөгөө намрын бидний одоо төгссөн анги эхлэнэ гэжсэн. Тэгэхээр би яг өмнөх өдөр нөгөө линкээр бүртгүүлдэг шүү дээ. Тэргээр нь бүртгүүлээд 2 хүний бүртгэлээ хийлгэсэн. Тэгээд эхнэрт би оройн эхлээд хэлэхгүй. Хоёлаа ингээд энэ гүйлтийн эрчимжүүлсэн сургалт эхлэх гэж байгаа юм байна шүү дээ. Хамт явах уу гэсэн чинь эхнэр шууд эсэргүүцээд яагаад эсэргүүцсэн гэхээр би нөгөө толгойг бодоод байгаа юм л да. Тархины юу чинь хит ачаал аваад иргэгүй зүгээр хоёлаа энийгээрээ гүгэл явжий гэд эхлээд тэгчдгийг. Тэгэхээр нэлээд байжгаад бүртгүүлснийхаа дараа хэлээд хоёлоо тэгвэл зүгээр өглөө очи яриа сонсъё гэд. Тэгээ эхнэрээ аваа хүрээд ирсэн. Гүүхгүй үздэй гэдэг чинь гүүхгүй зүгээр яриа сонсъё гэд. Тэгээ аваад ирсэн. Тэгээ авч ирээд яг нөгөө манай хаврын ангийнхан чи яг болсон юмнуудаа яг өөрсөн дээр юм ярьж хэлсэн л дээ. Тэгээ яриа сонсоод байжсэн. Яг яриа дуусгын алдад ихнэр очиод асуучаад гэр бүлэрээ гөвөл энэ төлбөрийн юун дээр нь нөхцөл дээр нь өөрчлөлт байд юм болоо хөнгөлт байгаа бол асуучаад тэгэхээр дуун дээр нь очиод асууж байгаа юм шүү. Баатар агшиж очиод асуусан ингээ гэр бүлээр явал яах вэ гэсэн чи өө гэр бүлээр явал бид нар айгүйх сайн дэмждээ шүү. Болно шүү. Төлбөр дээр уяа таанд гэл. Тэгүн гоод нь шууд бүртгүүлсэн. Тэгэл маргаашнаас нь бид чинь ингээ хөтөлбөрийн анги эхлээл. Тэгэл янз янзын тал талаас нэг мэдэхгүй ус цуглаад хагас бүтцэнээс эхлээд гүүгээл эхэлсэн. Тэгээ гүйлтэнд энэ олуулаагүйхийн ачаал бүлий тэн донд ороод мэдэрч байгаа юм л да. Эхний нэг хідэн бэлтгэл бол угаасаа айгүй хэцүү байсан л да. Тэгээ сүүл рүүгээ нэг бэлтгэлдээ жоохон дасч эхлээд нэг цаг магаар гүйдэг юу ч мэдэхгүй юм чи бид нар. Тэгээ нэг багшаас даалгавар орж ирнэ. Тохирох пейсээрээ тэдэн километр гүн шүү гээл. Пейс мэс гэж мэдэхгүй шүү дээ. Тэгэл гүйсээр хагаад ямар ч хэсэг ихний хэлэн цаг хэрэгтэй юм гээд нэг цаг авч байгаа юм. Тэгээ цагаар гүгээд эхлэхээр ч хүн нөгөө цагтаагаа уралдан гэдгийг ойлгоод эхэлж байгаа байхгүй. Өмнөх 7 хоногт бид нар нэг дасгал тэдэн минутанд гүйцсэн бол дараа 7 хоногт би тэрийгээ давтан ахиулна гэсэн бодол толгойд орчдөг юм бэл. Би ч нөгөө бас жоохон тийм шахтаа хүн байхгүй. Тийм болохоор өмнөх 7 хоногийнхаа цагтаа заримдаа хүрэн, заримдаа угаасаа хүрэхгүй юм чинь. Бид нар тэр пейст очих болоог байгаа гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэл хажууд хүн за өнөөдөр хиддэг гүөх ингээд хиддэг хүн. Манай энэ даашгээ чинь намайг их шахсан л да. За өнөөдөр хиддэг гүөх нь 4:40 гэдэг юм. Юу тийм пейс юу яриад байгаа юм. Манай ч өөрөө өмнө намайг бодоход бас нэг тийм хүм орцсон болохоор нэлээд сайн гүйдэг байсан. Яг өөрөө дагаад гүүвэл нэг худлаа дуусна. Тэгэл яг бензингүй болж байгаа юм чинь. Дунд нь эсвэл зогсно. Тэгэж явсаар хагаад ямар ч бас нэг тохирох пейсээ бол олох хэрэгтэй гэж бодоод нэг өдөр даашгыг дагж гүйсэн чинь яг би нэг 12 км-ийн темпо гүйх байсан. 4:30-аар гүйгээд даашгаа тэгээд барах юм уу да. Тэгээд гүйсээр хагаад би нэг 8 явбал угаас яг бахардаад боли би өөрөөхөр явъя гэдэг. Тэгээд зогсцсон. Тэгээд нэг тэрнээс хойш яг ер нь яарах хэрэггүй мэн гэдгийг толгойдоо хийж аваад ер нь багш нар хэлээд байдаг байсан л та. Та нар гүйж эхэлж байгаа бол бити яараарай. Болохгүй бол тэгэл ер нь ячаараа л гэл. Тэгсээр хагаад намар би нэг 10 сараас хойш ерөнхийдөө яг өөрийгөө хүчлэн яриа багасаад хүүтрээч хэлсэн л дээ. Тэгээ одоо харин сайхан өөрийнхөө тэр гол пейсэг олж авъя гэдгийг дээр нь толгой ажиллаад одоо яг ингээд бэлтгэлээ хийгээл заалны бэлтгэлээ хийгээл явж байна. Тэгээ олуулаагүй хөхт бол ер нь айгүй ач холбогдолтой шүү. Тэгээ та бүхэн гүйлтээр хичээлж байгаа бол ер нь гүйлтийн хүрээлэлд сайн ороорой. Тэгээ багш нарын хэлж байгаа үгнээс ерөөсө зүрх хамгийн буруу шүү гэдгийг хэлээ да. Тэгээ та бүхэнд амжилт хүсье да. За намайг Оюун Баяр гэдэг. За үнэхээр нэр энэ юуг авсан чинь зам намайг дуутлаа гэдэг шиг нэрэл гүйж эхлээд миний хувьд одоо 6 дахь жилдээ болж байна. Анх гүйдэг моги, гана, тоог ихч 3-тай ууланд алхдаг байжгаад энэ 3 нэг өглөөл гүйн гинэ. Угаасаа гүйн мөн гэж ер нь баг 10 жилдээ ч биеийн тамирт орж байгаа хүн чинь энэ 3-ыг дагаал нөгөө дугуйн зам дээр анх гүйж эхэлсэн. Тэгэл тийшээ орсон чи энэ 3 яалтчгүй төрүүлээл явчихж байгаа. Миний хувьд болохоор угаасаа ер нь тэгэл мэдчихэж байгаа. Юу ганцаараа үлдээл тэгэл ямар ч хэлсэн цаашаа гүүгэл тэр чин талдаа 7 км байхгүй юу.
гүүгээд буцаал тэгэл одоо ер нь л нилээн л одоо баг муучирчл орж ирсэндээ тэгэл тэгсэн чинь энэ гурав дахиад буцаа явчихж байгаа байхгүй. Миний хувьд бол угаасаа тэгэл миний нөгөө бензин дуслаа, чадал дуслаа бүх юм дууссан. За анх яг ингэж гүйж эхэлсэн. За тэгээд ерөнхийдөө эрүүл мэндийн гүйгч хийгээд одоо ингээд 6-7 жил явж байгаа байхгүй миний хувьд ерөөсөө тэгэл яг гүйлтээ хайчихгүй тэгсэн ирнэ бас яг эднэр шиг ингээд тууштай байж чадахгүй өвлдөө нөгөө хичээндээ ордог гэдэг шиг хичээндээ орчин дуртай үедээ гарч үүдэг заримдаа айгүй эмо хүн байхгүй юм. Эм орохороо заримдаа гараал гүйчин байгальд гараад ямар гоё өгдөг л угаасаа гүйдэх хүмүүс одоо бүгд л мэдчихэж байгаа ах. Тэгээд өөртөөгөө их ярьдаг тийм төрлийн хүн тэгээд өөртөөгөө маш их ярина. Өөрийгөө нөгөө ялна гэхээс илүү бас эргээд өөрийгөө айгүй хайрлах мэдрэмж авдаг. Тэгээд за анх марафонд 2024 оны марафонд 10 км гүйжсэн нэг цаг гүйжсэн санагдчихээн. Тэгээд нодон жил болохоор за тэгэл бас л нөгөө алдаг оног заалны гүйлтэнд нэг очиол нэг очихгүй өглөө босч чадахгүй тэгэл одоо янз байсаар агаад тэгээ нодон жил шууд 21-д бүртгүүлсэн. Тэгээд нодон жилийн марафонд болохоор чин 2 цаг 12 минут гүйсэн. За тэгэл жилийн жил дугаасаа бүгд л мэдж байгаа ах нэг оны ихэнд нэг зориг бичдэг те бид нар чинь тэгнэ ингэн гэсэн баах юм бичсэн. За нодон жил миний хувьд одоо 42 нас хүрсэн. Тэгээд нөгөө марафон бүтэн марафон 42 км байдаг гэдгийг одоо мэдж байгаа. Эхлээд нөгөө марафон битвэл баг юм өсөгч мэддэг байсан. Марафоны талаар. Тэгэл за 42 нас хүрчихэж байгаа юм чинь 42 бас нэг удлаа үнжсэн нэг олон жил гүйсэн хүн байна да. 42 км гүйгээд нөгөө бичиж байгаа. Тэгэл явсаар агаал нөгөө яг бэлтгэл амар хийхгүй өрөөл нөгөө юугаараа гараагүйгээд байгаа шээ. Нөгөө хараар гэдэг шиг. Тэгээд ямар ч гэсэн UB марафонд орчлоо. За төрсөн өдрөөрөө гүйгээд 100 болдог байхгүй. Тэгсэн чинь сэтгэл зүг хүрдгвэ. Ер нь нэг л болтгоо. Тэгээд төрсөн өдөр чи өнгөрчлөө. Тэгээл нэг жаахан нөгөө өөртөө нэг юм сонир мэдрэмж авчиж байгаа шүү дээ. Нэг л яана нэг юм зориг байгаад байгаа. Би чадахгүй юу гээл ингээл. За тэгээ нөгөө могит хоёр хамаатан байхгүй. Могийг таньдгийн хэрэг юу вэ? Моги би нэг ийм зоригтой байгаа яах вэ гэсэн чинь. За нэг ийм хөтөлбөрийн анги зарлагч байгаа намрын чи энд ороод ер нь нэг багшийн удирдлагын доор тэгээд анги хамт олонтой болоод community үүсгээд яваа гэдэг зөвлөгөө өгөөд тэгээд энэ ангитай анх орж ирчихсэн анги хамт олонтой болсон. Үнэхээр гоё байгаа нөгөө одоо ингээл насаараа бид нэг ангийнхан болчихж байгаа байхгүй гүйлтий. За тэгээд багшийн удирдлагын доор яг уу бүр өдөр болгон 100 хийгээгүй ч гэсэн нэг 70-80% та ерөнхийдөө бэлтгэлээ хийгээд за дараа нь Ахиллесийн тэмцээнд ороод нөгөө UB марафонд 21 гүйцэн Ахиллес дахиад 21 км 2 цагт гүйчин гээл өөртөө айгу зоригтой байл орсон чинь бас арай амжаагүй 2 цаг 4 минут гүйж орж ирсэн. За тэгэл нөгөө 42 км гэдэг юм чинь сэтгэл дуяатай хэрнээ чадахгүй явсаар агаал 11 сар болгочвоо. За хүүтрлээ яана оюун баяраа чи юу гэж бичлээ яалаа өөртөө одоо өөртөө чи үнж байхгүй бол одоо чамд хин үнж байх вэ гэл ингээл нэг дотроос нэг юм уяатай яваалаа. За тэгээд 11 сарын 2-нд нэг амар гоё дулаахан өдөр болсон юм. За энэ өдрөл гүхгүй бол угаасаа тэгээд чи худлаа шүү гэв. Тэгэл тэр өглөө өөртөө амар ажиллаад сэтгэл зүгээ амар бэлдсэн. За ерөөсөө өнөөдөр биеэч гэсэн айгүй нэвстэй баг бүх эд эрхтэнтэйгээ ярьж байгаа байхгүй. За өнөөдөр ерөөсөө өвдөн хавдан чадахгүй болохгүй тэхгүй ингэхгүй гэсэн юм байхгүй. Бүгд чадна болно бүтэн гэдэг дандаа ингээ эерэг юугаар үгсээр одоо өөрийгөө сэтгэл зүгээ бэлдээд тэгэл өстө пүүзэ өмсөд бэлтгэлээ гээл гарсан. Тэгээд гүгээд ямар ч байсан чадсан 4 цаг 49 минут нөгөө тэмцээнд орохоор чадахгүй байх гэдэг л сэтгэл зүгээр нөгөө за бас дундаас нь яах ч үлээ чадахгүй ганцаараа гараал гүйгээд тэгээд ямар ч байсан 42 км-ийг анх удаага 4 цаг 49 минут гүйсэн байгаа. Тэгээд анги хамт олонтой баярлаа.
За тэгээд гүйж эхэлж байгаа хүмүүстэй нэрэл нөгөө пүүзэ өмсөд гараарэ. Тэгээд энэ бэлтгэлд ороод явбал нэрээ үнэхээр бас сайжирдсан байгаа зү гэдэг шиг л нэрээ үнэхээр сайжирдсан байна. Тэгээд анги хамт олонтой болоод явхад бас үнэхээр гоё байдгийм байна. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд бүгд гүүгээрээ. Сайн байна уу? Намайг Урамтяа гэдэг. Би одоо та нар шиг л ингэж сууж ингэж яцсан л өөрөө туршлага хуваалцсан гэж юусоо бодож байгаагүй. Тэгээд би болохоор 24 оны UB марафонд анх нөгөө нэг мундаг хүнтэй гүйсэн. Тэгээд хамт гүйж байхдаа 10 км гээд өөрөө анх гүйж байгаа мөртлөө ямар ч бэлтгэлгүй. Зөв угаасаа нөгөө нэг одоо гүйдэг хүмүүсийг тийм пүүз юм чухал тэгээд дээрэс нь юм гүйлт мүлтийн одоо хэрэгсэл байдгийг ч мэдэхгүй зүгээр л ерөөсөө гэртээгаа пүүзээ өмсөөл одоо тэр хүнтэй хамт гүйсэн. Тэгсэн чинь олоолаа гүйж байгаа л да. Тэгээ гүйжсэн чинь тэнд гүйдэг тэр хүн л надад гараа бити ингээд савлаад хөлөө бити өсгийгөөр ингэж тавиад гэл айгу олон юм хэлж өгдсөн. Тэгээ амьсгаагаа чи ингэж аав тэгж аав гэд. Тэгэхээр би гайхаад гүйж гүүхэд одоо ийм олон ингэж юм сурах хэрэгтэй юм бах та гэд тухайн үед 24 оны 10 км-ийг дуусгацсан. Тэгээ байжгаад 25 оны марафон ахаад болохоор тэгээ би тухайн үед юу ч бодсон гэхээр 24 оны марафонд гүйж байхдаа за гүйлтээ сургалт авах хэрэгтэй юм байна. Тэгвэл эдрийг сурчих юм бол тэгэл марафонд гүйгээ явчих юм байна гэж тухайн үед бодсон. Тэгчээд байжгаад 25 оны марафон ойртоод 4 сар болсон. За 5 сард марафон болд юм чинь. За би нэрээ гүйлтийн сургалтыг аваагүй байгаа штэ гэснээр за өстө нэрээ 1 сарын сургалт авсан байхад бол би бол өстө лаггүй гэж өөрийгөө бодоод тэнгуүтэ 4 сард нь фэйсбүүкээр нөгөө нэг гүйлтийн сургалтыг хайсан чинь одоо манай Elite Runners клубийн гараад ирж байгаа. Тэнгуүт нэг уцаар холбогдсон чи одоо тухай таалах Баатар агшаа. Тэгээд нөө шидрэг агшийн дугаарыг өгөөд тэгээ шидрэг агшаа залгасан чи за та тэгвэл цэцэрлэг түрээлэнд хүрээд ирэхүү гэд. Тэгээд тэр 4 сар чи цастаа байсан. Тэгээ ганцаархнаа цэцэрлэг түрээлэнд очиад нэг өглөө болгоо нөгөө нэг ажилттай хүмүүс зориулсан 5 цагаас 7 цагийн тийм сургалт байсан. Тэгээд нөгөө ганцаараа нөгөө нэг 5 цагс очиод цасан дунд гүгээл. Тэгсэн чи нөгөө өөр анги байсан л да 3 сар анги. Тэдэр маань бол ингээд 5 10 гүгээд байгаа байхгүй. Би болохоор ганцаараа ингээд гүгээд байсан болохоор нэг 4 удаа яваал би өөр алга болцсон. За тэгээ байжгаад нөгөө тэ алга болцсон. Нөгөө ягаад гэвэл гав ганцаар амар сонин. Тэгээд багш өөрхийн хажууд хэлж өгч байгаа юм л да. Тэгсэн үрдээсөө л алга болцсон. Тэгээ байжсэн чинь 5 сарын 25-нд илүү марафон болсон. Тэгэнгүүт нь тэр үед бол арай нэг өнгөрсөн жилээс арай ахицтай нөгөө гүйлтийн пүүцтэйгээ тэгсэн мөртлөөсөө гар мараа жоох ингэж нэг зөв хайдаг тэгээд болцсон байсан. Тэгээд байжгаад хам дахиад нөгөө хүнтэйгээ гүйсэн яхаа нэг мундаг хүнтэйгээ. Тэгсэн чи дахиад бас болж өгдөггүй ахаал надад юм хэлээд за бид одоо ингэж гүүгээрээ тэгэж гүүгэр гэхин за би юу болоогүй байгаа юм байна гэд. Тэгээд би нөгөө нэг шийтрээ багштай за багшаа сургалт хизээвэ гэд би баг 6 7 сард бичээд та намайг сургалтанд заавал аваараа мартаа гэд мессежсэн чи хараа 8 сард одоо манай энэ ангийнхан 8 сард нөгөө сургалтанд хамрагдаад тэгээд одоо энэ 26 оны UB марафонд бол нэг 21 дүзий гэдэг байгаа. Тэгтээ манай ангийнх намайг чи 42 чаднаа л гэдэг байгаа. Тэгээд би үзэх гээд л байж ин да. За баярлалаа.